Боловсрол телевиз All3 Media International-ийн албан ёсны хэрэгтэйгээр үзүүлж байна. Ерөнхий ивент тэтгэгч Сүү хувьцаат компани. Ерөнхий ивент тэтгэгч Vita Grip. Ивент тэтгэгч Өгөөж Чихэр Бов. Хамтран ажиллагч Ленцэг маань. Мөнгөтэй зочин. Энэ бол танаа гэрт зочлох цорын ганц шоу. Ганцхан асуултанд хариулснаар та нэвтрүүлэгт оролцох эрхтэй болно. Харин та үргэлжлүүлэн тоглож 10 асуултанд хариулбал танд 2 сая төгрөг өгнө. Ялагч болохын тулд та гэрээхийн тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө асуусан ч болно. Харин хариулж чадахгүй бол би мөнгө аваад дараагийн аль руу яв. Надтай тоглоход бэлэн үү? Эхэлцгээе. Өдрийн цагаар ингээ манай гэр оролцох юм. Өдрийн цагаар ингээ хүмүүс орох байдгүй маа. Энэ цоочтой шүү дээ. Сайн уу? Тийм ээ за. Нэгээрээ харлаа л та сая. За. Хайлаа болцсон юм уу? Аа би ингээ эндээс ахуулаад ингээ тогсоод одоо энэ ч 4 дахиад хоосон юм шүү дээ. Нэр хин бэ? Отхоо. Танаа хинд дэдгөө? Энэ хэд хэд. Би цаатлаа бодсон. Аа за за. Тэгээд таныг айлаа болоод манад авах. Тийм үү? Та ямар хүмүүс юм? Аав ээж байлаа. Ер нь зөвөр мөнгөтэй зочин нэвтрүүлгийг харддаг. Үздэг. Тэгээд манай дээрээс чипсаа гэж яг боддог шүү дээ. Аа тийм үү. Тэгээд ингээ харж явж байгаа оруулчих гэж бодож байгаа шүү дээ. Аа за. Унлаган сургаагүй адуу юу гэдэг вэ? Ямар адуу гэдэг вэ? Нэг За баярлалаа. Наач одоо ингээ чиний мөнгө шүү дээ. Одоо мөнгө авсан юм чи яах вэ? одоо цаашаа явна. За яа. Оо, санаач ямар олон. Оо, юмсны мод шүү дээ. Энэ ямар мод вэ? Энэ монс бай. Монсны мод. Мойлны мод бай. Наран цэцэг хараа ийм гоё цэцэг. Хөөх. Сайн байна уу та? За бүгд ч бай. Таны нэр юм бэ? Нэм самбо. Танаа шиг ямар олон гоё модтой юм бэ? Сайн байна уу та? Сайн байна уу? За. Сайн явж байна уу? Сайн явж байна. Отгоо гэртээ ураад та маань дараачаа манай аав ээжөөрөө. За. Мэдээ чинь маань тэгэлгүй яваа. Та зөвшөөрч байна. Тэгээ мөнгө халиахаараа сайхан нэвтрүүлэг одоо удирдаад ирж байгаа хүнээс хүлээж авдаг. Гэхдээ чич таньтай замдаа асуугаад та бол 151 да ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан цэргийн хүн байлаа. Хэр зэрэг их урах цураа. Манайх сайн ураанаа энэ өвөрцөө бол баг өдөр болгон гардаг гэсэн. Яа. Танаа теста. Энэ жил хөөрхөн жимснэ. Чи харахгүй гэртээ авч ирэх гэдээсэн ийм учраас авч ирэх гэдээсэн. Тэрүүгээр ямар ногоонод байна? Тэрнгээр нарийн ногоонууд байгаа. Ямар ногоонод. За одоо ингээ харахад байцаа харагдаж байна. Луун харагдаж төмөс байна, байцаа, луун, манжин байна. Брокколи байгаа юм байна. Брокколи байгаа. Тий, гонд байна. Гонд. За сонгон харагдаж байна. Тэгээ сонгон байгаа, дардаг өвөрцөө байна. Помидор хаав нь. Тэр цаатын энэ дотор. Оо за. Таач байхгүй юм гэж байхгүй мэн. За тэгвэл энэ салхи гайгүй юм чи бүгдээр энэ навд ингэ суугаад хийчихгүй. Гоё харагдаж шүү дээ. Тэгээ энэ чинь. Тэгвэл за тэгээ. За танах ингээд хаяа гадаа ингэ суун үз. Суулгаа. Энэ ч өстой гоё юм биш. Тий нэг. Одоо энэ ингээд дандаа та нарын өөрсдийн гар үйлдвэр. Тий. Таны мэрэгчд ямар мэрэгчтэй вэ? Би тоогооч мэрэгчлээ. Зэрэг ингээд хийгээгүй ч юм байхгүй бүх юм. Одоо тэгээд эндээсээ юм аваад эндээ. Тэг нь. Одоо бүх юмаа л ингээд салаад хүн ороод ирэхэд нэг сайхан салаад тэгээд өгч. Энэ хүүхдүүд үү томчуудын хүүхдүүд үү? За энэ нэг том юм. Хин гэж тэр наашаар тэр талаад наашаар. За наашаа хөөргө суудсан. Наашаар улаана наашаараа. Томоо залуу гэж хин гэдэг үү нэр нь? Эдний аа бол цэтэнд орж. Цэтэнд орж. Цэтэнд орж. Янжин долгор. Энэ арай цөцгийтэй баапл гэдэг юм гоё. Гараа тусаад ороо баярлалаа гэрээ. За энийг тахсан дээ. Манай ивент өгөөж чихэр бо хүнсний манда өгөөж чихэр бо компани. За бай. За энэ тарга аваа. Энэ хараа ийм гоё амтлаг тарга. Энэ манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэж бас сүүн соёлыг түгээгч сүү хувцат компани амтлаг тарга гэдэг. Та тэгээд эндээ ингээд аав ээж эмээ өвөө ахынтраа дэмжиж гоё суугаараа за эхлэх үү? Эхлэе. За амжилттай. За амжилт. Амжилттай шүү. Амжилттай.
За эхний асуудал маш амархан асуулт. Та хоёр манай хоёр бол шууд хариулна. За. Тооч хариулна. За. Хавар болж уулнаас цас хайлж урсахыг ямар үзэгдлээд вэ? Шар усны үерэлт гэж боддог шүү Тэгж л бодох шүү. Их хэмжээгээр Тий. буугаад шар усны үерэлт. Шар усны үерэлт тий. Тий. Цас ханзрах. Ханзрах. Ханзрах Ханзрах гэдэг юм уу? Юу гэж нэрдэг вэ? Шар ус. Шар ус. Их хэмжээгээр бол шар усны. Тий. За баяр үрээ та. Эхний асуулт. Яа таны бүр хариулаад байгаасаа гэж бод. За. Алтны дэргэд гуй шарлна. За. Ахын дэргэд дүү яа гэдэг вэ? Алтны дэргэд говь сарна, ахын дэргэд дүү. За дүү яана гэлээ. Дүү хүмүүж нөх юм болоо. Хүмүүж гэх юм уу? Сурна одоо Ахан дүүгээ сургадаг гэдэг. За. Ахын дэргэд Ахын дэргэд дүү сурж алтны дэргэд ахны гуй шарлаж. Ахын дэргэд дүү дүү хүмүүжин сурна. ухааж нь. Ухааж. Ахын дэр гэж дүү ухааж нь. За энэ Ороо. Тэгэ. за. Ха? Тавьцаа. Ухаацсан уу? За. За баяраа. Яг ахын дүү шиг байна шүү дээ. Энэс ахын хажууд ухаацсан байна шүү. Тэгээ өөрөө сая хэлжтэй шүү дээ. Ухаацсан гэдэг. Отгоодоо баяр үрье. За баярлалаа. Отгоо мундаг шүү. Гоё. За одоо таны хариулах ээлж. За. Зэвсэгт хүчний хүндэт харуул хэддүгээр анги вэ? За дэвсгэр сүнсний 032 дугаар. Хүнд таруул юм. Тий, 32. Хүндэт харуул юм аа. За баяр үрье. Гурав харуул яваа самталтаа. Яста мундаг. Тий. 32 дугаар. Гоё. Хүчний Тий. хүндэт харуул. Тий. Хүнд таруул. Дөрөвдүгээр асуулт. За. За телевиз ямар телевиз үздэг вэ? Ямар суу, ямар кино үздэг вэ? Боловсрал сууг телевизээс л одоо мэдэрч. Монгол эчтэй боловсрал үндэсний телевиз. Монгол ээжтэй. Одоо ер нь Ямар кино үздэг вэ? боловсролын нэр яхаа үздэг. агуу зон үзэж байгаа. Агуу зуу. Аа, турк кинод одоо их орсон. Турк кино. Тий. За агуу зууныг бол бүгдээрээ үздэг юм байна. Тий. Агуу зуун одон ангит киноны хүрэм хатны орс нэр. За. Хүрээний орс нэр чи юу штэ? Александра гэх юм аа. Александра. Би бол багтаа. Александра. Хүрэмийн орс нэр бол Александра. Александра. дөрүүд хариулаад 200 мянган төгрөг хоцох эрхтэйгээр гэрийн асуултанд орлоо. Та нар худагны ард талын наран цэцэг хэдэн ширхэг наран цэцэг байгаа вэ? Ишин биш. Ишин биш тий. Цэцгэлцэн байгаа. Цэцгэлцэн байгаа. Байж наас нь юу Наашаараа. чи 5 тарьсан бол 10 байгаа. Цэцгэлсэн бол 5 л байгаа. ийшээ ингээд 0 орж явах техний 3 харагдчихийдэг. Тэр 2 5. 3 тэгээ цааталт нь Цаатал 1 2. 2 5. 5. 5. Бүгдээр гараа. 5. 5 Хариултыг хүртэл. авлаа. За явж үзгүү. Үзье. За үзье. За одоо би тоолъё. 1 2 3 4 5 6 7. Минийхэр бол 7 байна. Одоо дэлгэсэн бол ингээд 1 2 3 4 5. Саарахгүй энэ бол ингээд бүрэн дэлгэцсэн бол биш шүү дээ тий. За энэ бол ингээд дэлгэгдээгүй юм байна. Тэгээ наач 1 2 хоногийн дараа Энэ хараа энэ ингээд дэлгэгдээгүй 2 хоногийн дараа дэлгэрнэ. Тэгээ цэцэг болно гэж. Тэгээ энийг бол яг ингээд бүрэн хэмжээний дэлгэрчээд байна гэж үзэж байгаа За юм энэ байна. бол Дэлгэрсэн байна. Тий. энэ яах юм? Дутуу байна. Энэ яагаад дутуу вэ? Энэ одоо энэ энэтлээ нэг 5 дэлбээ яг бүрэн ингэж ийж чинь бүрэн дэлгэрж байгаа шүү дээ. Тэгээд дэлгэрээгүй гэсэн үг. Тийм процесс явагдсан гэсэн үг. Та нарын хэлж байгаагаар бол энийг бол цэцэг тооцохгүй гэж үү? Үзээд 5 дэлгэрсэн байгаа юм тийм ээ. За мархаа боллоо. Баяр үргэлж. Оо баярлалаа. За Баярлалаа. Аа гоё. мархаа боллоо. За аргагүй тийм бол дэлгээгүй. Тий. Дэлгээгүй. За баярлалаа. Ямар гоё вэ? За юу. За ууд нь би 6 цэцэг гэж батсан юм аа. Тэгээ яг газар дээр нь очиод мэрэгчтэй өөрсдийг нь тайлбарж байгаагаар Дэлгэсэн. яалтчгүй 5 цэцэг ингээд дэлбэрсэн юм байна. За одоо би нэг юм асууя. 300 мянга авцсан. За. Тэгээ ингээд дутуу дэлгэсэн ба шүү дээ. Тий. Тэрийг юу гэж нэрэлдэг? Угааг Юу цэцэг гэдэг юм? дэлбэл яг бүрэн ингээд дэлбэлэх гэдэг чинь бол яг цэцэг чинь ингээд гоё яг бүх одоо харуулах хэвээр бүх дэлбээг ингээд тэнэлсэн байна гэсэн үг тийм. Ингэсэн болохоор яах вэ? Энийг дэлбэлж байгаа л цэцэг л юм За тийм. дэлбэлж байгаа цэцэг гэж. Тийм. Тий, би болохоор цэцгэлсэн гэж асуусан. Ингээд би ялагдлаа. Ер нь одоо манай анхны олимпийн медаль авсан тамирчид ингээд медаль, алтан медаль, мөнгөн медалийг бол харна шүү тийм ээ. Энэ чинь монголчууд бүгдээр л харж байгаа. Тий. Бээжингийн олимпиад
Найдангийн Төвшин баяр алтан медалийн төлөө аль улсын бүхтэй баригдсан бэ? Наачаа юу өстэй? Азербайджан лөө. Японы бохор шүү. Юу лээ? Энэ стантай улсуудын л нэг байсан. Казахстан, Мазахстан энэ зүгийн Антикийн орнуудад жаад орно. одоо энэ нөгөө нэг Станууд. Стан. За зөв хариултыг авъя. за Азербайджан. Азербайджан гэж. Азербайджан гэх. Азербайджан даа юу? Азербайджан. За хариултыг авсан. За муу. За зөв хариулт бол Бээжингийн Олимпиад найдангийн Төвшин баяр авраг алтан медалийн төлөө хасах 100 кг Казахстаны Станы бүх гэсэн. Тий. яг хариулахдаа за Азербайджан. Харин тэглээ. Яг хариултаа гэж бодоод ингээд Тийм л мөнгө чи. бэлэн барьсан байсан. Тий. За яах вэ? За яг нэг алдаа л эцтэй. Нэг л алдаа юм. Тийм ээ. За. За додоодох асуулт. Ажлын дараа гэж алдартай зураг байгаа. Ажлын дараа зургийг хэн зурсан бэ? Гой зуршил санагдаад. Одонгой юм уу? Одон гэдэг юм уу? Одонгой юм уу? Биш. Одон. Энэ одон. Одонгой гэж байгаа юм байна шүү дээ. Тий, одон Тийм үү? гинэ. Одонгой. За одон юм аа баяр хүрье. Одонгой. Халах голын ялт болно гэж сэтгэл Хөөрч байна. Одоо энэ сайхан тэмцээнд одоо ингээд орж байгаа найз нөхдүүдээ бас нэмэлтгээ дэвшүүлчих. Форм өмс чийсэл гэж бодогдоод байна шүү дээ. яа. Та форм байгаа мó тийм. Бага бэлэн. Тэгвэл өмсөд яа тэгвэл гоё харагдаж одоо халах гол болж тийм ээ. Тэгвэл та өмсч. Энэ чинь өөрөө бас Монгол улсын соёлын тэргүүний ажилтсан шүү дээ. Тийм одоо Дуулдаг бас. Медалтай байгаа юу? Бага бүгдээр байна. Монгол улсын соёлын тэргүүний ажил. Тий, дуулна, хөгжим тоглоно. Манай хөгжим. Зургийн авьяастай. Би ч бас зурдаг. Энэ бас зурна. Бэтгий. Яа! Чодон батасууц. Малгай. Уу, ямар орны медалтай юм бэ? За, энэ ч одоо ямар медалууд байна? Онц хэлчин Орос Монголын онц Энэ хэлчин. хэдийн цэргийн за энэ Ахмад хэлчин. Энэ Орос. Энэ онц хэлчин байна. Оросын холбооны ус онцч. Энэ хоёр онц хэлчин байна. О, тийм бэ. Монгол зэрэг. Энэ Монголын. Халах голын аа болж юм тийм ээ. Хамта бас мөр зэрэгцсэн Эмийг хэн аль хамтаа тааж зурсан байсан анд нөхдөө мэдсгээд шүү. Тэгээ. За, Өнөөдрийн сайхан завшаантай энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа сайхан завшааныг ашиглан халахын голын 24 дугаар отроод мөр зэрэгцсэн хамт алуу хааж байсан дайчин нөхөд мөн хөлийн одоо 31 дугаар отроод алуу хааж байсан дайчин нөхөдүүд хөлийн 051 дугаар ангид алуу хааж байсан одоо Ахмад дайчин нөхдүүд мөн Монгол улсынхаа дархан хэл хязгаарыг хамгаалахын төлөө залуу алуу насаа зориулж ухамсарт амьдралаа зориулсан бүх Ахмад элчидтэй халах голын ялалтын 80 жилийн баярын мэндийг дэвшүүлж та бүхэндээ эрүүлийн хаз жаргал урт удаан насхийн өлзийтэй эрүүлийг өргөн дэвшүүлж мэдчилж байна. яа, за. Ястагой мэдчихье. За, 8 дахь асуулт. За. Одоо яадаг. За. Аргийг ямар мотор хийдэг вэ? Арг саврын арг байгаа. Тэгээ арга саврыг ингэж нугардаг нөгөө. Юугаар хийдэг шүү дээ. Бургас юм уу? Юу юм? Бургас биш юм аа. Ингээд материал гадаг шүү дээ. Хулс мус уу? Бургас л юм да. Хулс мусаар хийнэ гэж бол байхгүй шүү. Тэр чинь арагчин дээр үйс. Хулс ч байхгүй шүү. Манад байхгүй шүү. Сайхан голын одоо бургасыг сайхан Бургасыг матчих. мутаж хатааж байгаа л. За, хариултаа нэгтгэв. Хариултыг хэдийн зэргийн хошооч Чодонбат хариулна. Одоо манай ард түмчид эртний үед одоо голынхаа бургасыг одоо ашиглаж л одоо матад сайхан хатааж аргаа хийж исэн. Арга савраа хийдэг байсан. Голын бургас. Нойтон бургас. Нойтон бургас тийм. Тэгжил санаж байгаа юм би одоо матчих таагаал. За, яалтчгүй тийм. За, баяр. Тийм үү. Гэмэг хүү гадарч Бургас юм. гэж манай отгой. Үлгөөтэй. Гол дагаж оргсон. Ононгийн шугуу гээл дээрдэг үстэй тий. Үлгөөтэй байгаа би авдрах уу? Миний хүүгүүд Хаана нөгөө? Энэ элдгүүрт бэлэн байгаа шүү дээ. Зинхэр. Өмсүүлч л дээ. Яг бас харуулах гэдэг байна. Би ч бас хоёр одон модон. За, хараа. Сэтгэл нь хөөрөөд ингээд аргагүй сэтгэл нь хөөрөн штэ бид. Хөөрөөд юм. 40 жил хамт те. Тий. Дандаа хэдийн цэргийн цэргийн байгууллагаар хамт явсан Тий. ингээд Чодонбат тасуучийг хувцаа өгсөн чинь дагаад өгсөн. Ямар гоё харагдаж байна. Пүүх. Алдар тэхийн 1-2 дугаар зэргийн одонтой. За, 9 дахь асуулт. Нохон дугаар. За. Их тайвны гүүрийн өмнө ямар нэртэй гүүр байсан бэ? Заавал мэдэн дээ. Хотод иртэй. Санаа нэг юм байна уу Чодонбат хаа? Ямар нэртэй юм бол? Би бол өстө өмнөдөө мэдэхгүй байна. Боломж байгаа. Нэг боломж байгаа.
Нэг боломжоо алдсан байгаа шүү дээ. Тий. Энийг боломжийн ашиглал бол яг ахруу ярьж байгаа. Хөршөө бол юу л хөршөөс Чөжөр яриач. уцаар ажиллах юм уу? Очиж асуух. Очиж асуух юм байна л да. Тэгэхээр ч танаад. Хөрөн За бац. манай энэ хөршөөд Шагас. байгаа юм уу? Шагас. Шагаас юм уу? Тий, шага хотод байсан ч үү. Шагах байгаа яваад. Шага одоо ирээвз. Түрүүн харагдахгүй л. Тэр үед Боломжоо ашиглах уу? тэгээд боломж ашиглаа. За. Хөршөө холбоо. Байхгүй. Хөөш. Тэгвэл нөгөө нэг имийг асуучаач. Цаатлан шин. За явъя. Болох юм уу? Явъя. За явцгаая. Сайн уу сэлэнгээ? Наа зогсож Ажаагаараа. За танаа хөршчин манай нэвтрүүлэгт оролцоод нэг асуултанда бүдрэх гээд байна. Танаас тусамж хайгаад явж байна. Тий. Хэн бэ? Танаа хүн байна. За. Дуудъя да. Та хоёроос л юм асаа. Хоёулаа гарч Тий. За мэдхүү. Мэдэх баха. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан намарч чинь уу та? Инктемний гүүрийг баригдахаас өмнө модон гүүр байсан гин. Тэр гүүрийн нэр ямар нэртэй гүүр вэ гэдээ асууад. Та мэдгүй. Чоочтой. За өнгөс. Ирцэн шүү дээ. Шага ирчлээ. Муу юм уу? Шага. Сайн байна хаа. За. Хаа яваа та? Хаач. За. За дүүн өнөөдөр биш энэ мөнгөтэй зочин гэдэг нэвтрүүлэгт оролцоод та дашгүй та таарлаа. Таны чи ингээ хайж одоо гээд найдваргүй болдоо гээд буцаад орохсон чи та өрөөд ирлээ шүү дээ. Тий. Тэгээд ийм асуулт тавьж байна. За. Инктемний гүүр одоо инктемний гүүр байгаа шүү дээ. Инктемний гүүр. Инктемний гүүр баригдахаас өмнө нэг модон гүүр байсан гэнэ. За. Тэр гүүрний нэр ямар нэртэй гүүр вэ? За энийхэнтэй бид фол байж явахдаа тэр Яг би тэн. Санаа Та 50 та сайхан 50 бодож байгаа хариу. Эренчингийн гүүр тэгж хэлдэг байсан. Эренчингийн гүүр энийгээр байж гэдэг. Тим яриа гэж би нэг сонсч байсан. Тэгсэн юм шүү. Өөр нэг санаанд байхгүй юу? Өөр нэг санаад байгаа юм аа. За баярлалаа. За явах уу? Юу вэ тэгээд? За ямар ч ясаа хариутыг нөгөө мэдэх ёстой хүн маань азар хурж ирлээ. Хариутаа ямар ч ясаа авлаа. Та бүхэн тэгээд юу гэж хэлдэг вэ? Тэр Эренчин гэдгээр л одоо яхаас өргөхгүй. Энэ хүний л одоо тэр өөр ямар нэр өгөлтэй биш. Одоо Эренчин гэдэг нь одоо Эренчин Бямбайгаа байсан юм уу? Ямар учраас Эренчин гэсэн бэ? Харин тий. Тэгээ бодох хэрэгтэй тийм. Манай тэр үеч одоо алдартай хүн Эренчин Бямбайгаа л байлаа шүү дээ. Эренчингийн гүрхлэр. За Шага ахын хэлснээр авч гэнэ үү? Тэгж байна. За хариултыг авлаа. Эренчингийн гудамжиж Шага ах хэлсэн. Инктемний гүүрийг 1958 оноос эхлээд бүгд 8 хятад тусын тусламжтайгаар хятадууд шинжлэн барьж Инктемний гүүр гэж нэрлсэн байна. Түүнээс өмнө алдартай нэртэй гүүр байсан. За тэр гүүрийн нэр бол Богд хаан тэрүүгээр задран гардаг байсан. Залархын улаан гэдэг нэртэй гүүр байжээ. Тэгээ энийг одоо Богд хаан залрах үед нээгээд Тийм байна. бусдууд хоёр талаар нь явсан хүмүүс явдаг байсан. Тэгээд залархын улаан гэдэг нэртэй байсан байна. Яах. За яг та нар 9 дугаар асуулт хүртэл явлаа. Тий. Тий, энэ бол том амжилт. Өдөрлөө. Тий. Мөнгөгүй ч гэсэн би бол одоо баг ялахын дайтай ялагдлаж байдаг штэ бас. Тийм ээ? Одоо баг тийм болдоо штэ. 9 дугаар асуулт. За ингээд мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн аль руу Явлаа. явах цаг минь боллоо. За баярлалаа. Та бүхэн ингээд бодгоцсон чи энэ хүүхдүүдийг гоё нөгөө цөөрөмдөө сэлүүлсэн гоё байгаараа за. За баярлалаа. За баяртай. За баярлалаа. 9 өглөө. За баярлалаа. За. Залархын улаан гэж өстой тогтоож авлаа. Залархын улаан. Та одоо мэдэхгүй байхаар Цаагаа хот мэдэхгүй шүү дээ. мэдэхгүй юм чинь тэгээд. Та гэсэн чи юу орж ирэхгүй шүү. Энд чинь нөгөө нэг нэр учраас буудаа ирэхэд
Тухайн нэг Бариадгүй. асуудал дээр би нэг асуудал дээр бүлтрүүлээ. Сайн бацгаана уу? Сайхан зусцгааж байна уу? За ажил сайн уу? Та чи конторынх уу? Танах энэ байр уу те? Нэр хэм бэлээ танилцъя. Ха? Баяр. Наасраханд чиний нэрийг хин гэдэг. Энэ чиний нохоо юм уу те? За. Чиний нэрийг хин гэдэг. Анна. Манай мөнгөтэй ч нэвтрүүлд орж 2 сая төгрөг очихгүй юм уу? Заггүй явчих. Завгүй нь. Дуудлага ихтэй үү те? Тэрс аав жирийн дэрчээд байсан. Аав чирэг чаана үү те? Энэ өдөр орцсон уу те? Ороод асуучихгүй юу? Тэхүү. За чи байж. Гэрт хүн байхгүй. Тэгээ манай хас штэ. Тэг бодно шүү дээ хамаагүй холж гисэн хамаагүй яваад шүү дээ. Гэрт хүн байхгүй. Тийм үү. Хол тэгээ хүн байхгүй юм байна. Орох гинэ. Тэгээ орчлоо. Мөнгө авна шүү дээ. Сайн бацгаана уу? Сайхан зусцгааж байна уу? За танилцъя хэн блэ нэр? Баян мөх. За мөнгөтэй зочин баяр. Өөрийн чинь нэр хэн блэ? Инхтя. Гэр үдийн хүн үү? Тий, гэр үл. Баян мөх. Нийт үгээр хэн блэ? Тэнүн. За мөнгөтэй зочин баяр. Манай нэвтрүүлгийг үздэг үү? Үздэг. Таалагддаг үү? Таалагддаг. Та нар гэр үдээр орцохгүй юм уу? Манайх ч дээш шүү дээ. Хас. Хамаагүй шүү дээ. Улаанбаатар хотын яг зүүн талын харах юу гэдэг вэ? Баян зүрх. Баян зүрх харах шүү дээ. Баян зүрх. За баяр. За явах уу? За эндээс хол уу? Манайх уу? Энэ байрыг хажууд харагдаж байгаа юм шүү дээ. За. Ямар мэрэгчлээ вэ? Би өөрөө багшаа ажилладаг. Ямар технологийн багш. За гэр бүлийн хүн. Багш. Хоёр багш. За энэ бараг 2 сая төгрөг хоцох юм байна дөө. Танаа хэдэн өрөө вэ? Манай 2. Сайхан саруулах юм. Ингээд энэ нэг том өрөө. Тэгээ энэ хоолой нэг жижиг өртөө. Энд дээр нэг жижиг өрөө юм байна те. За энэ хэдийн зураг вэ? Манай телевизч арай жоохон байсан юм а та. 2 жилийн өмнө зураг. Тийм байна. За бүгдээ тэгвэл энд сууж байгаад ингээд эхэлчихв шууд. За. Манай нэвтрүүлгийг үздэг үү бүгдээрээ? Үзнэ сонирхон. Асуултууд нь хүнд байдаг уу? Асуултууд нь гайгүй хүн байдаг. Тэгээд яг өөр дээр болохоор яах юм бэ? За эхний асуулт. Хориотой хот хаана байдаг вэ? За би бол одоо ингээд нэг цэцгийг хариулчих байх гэж бодож байна. Бүр дөхүүж хэлэх юм бол Алдарт найр Бертолуччигийн хийсэн кино байгаа. Нөхөр юу гэж бодож байна? Тэгэхгүй арай санаад нэг сайн явахгүй. Хориотой хотд байсан шүү дээ, хориотой хот. Уул нь маш амархан л да. Чи санахгүй юм. Би ерөөсөө ятгаач боохгүй. Буудгүй тий. Сайн байна уу? Энэ таньдаг хүн үү? Тэгээ манай төв хөдөөнс ирсэн. Хамт байд юм уу те? Тэгээ манад ирчээл одоо сургуульдаа сурах гээд. За сайн байна уу? Төр зур орж ичээд байгаа. Хин блэ нэр? Цэрэн амжилт. Цэрэн намжид. За шин төцөө орж ирдэ. За танаа ах их хоёр тэнүүндүүдтэйгээ нийлээд ингээд мөнгөтэй зочны нэвтрүүлэгт оролцоод дөнгөж сая эхнийхээ асуултыг тавиад ингээд явж байна. Хориотой хот хаана байдаг вэ гэсэн асуулт эхний асуулт байсан. Бээжэнд лээ. Бээжэнд байдаг уу? Та юу гэж бодож байна? Бээжэн бах уу. Тэгж санагдаад байна. Тэр санагдав. Дүүдээ итгэж байгаа юм тий? Итгэж. Итгэж. Итгэж байна уу? Тийм баха. Тийм байхаа. За баяр хүрье. Эхний асуулт намжтай хариулт 50,000 төгрөг авах эрхтэй боллоо. Дэлхийн хамгийн жижиг улс. Ватикан. Хэлтэй юм уу? Хэлтэй. Асуултаа маш амжилттай хариулаа. Ватикан. Баяр хүрье. Гурав дахь асуулт. Үндсэн 3 өнгийг нэрлэнэ үү? За миний хөл. Улаан шар цэнхэр. Чаан. Дүрсэг хурлага хичээл. Дүрсэг хурдгийн хичээлэр чи үндсэн 3 өнгө бол улаан, шар, цэнхэр гэсэн байна баяр хүрье. Наруто дуртай гэсэн тийм ээ? Тийм. Нарутогийн бүтэн нэрийг хэлнэ үү? Наруто Шипуден. Ингэ нэ? Нарутогийн бүтэн нэр үү? Тийм. Узумаки Наруто. Узумаки Наруто. Зүг. Наруто Узумаки. Дөрөвдүгээр асуултаа авчихтаа ерөөсөө та гурав бас тэр өрөөнд ороод байгаа. Тэгвэл Тэгээ. одоо гэрийн асуулт. Хажуугийн жижиг өрөөнд
медалн дээр хэд хэдэн тэмдгүүд байгаа. Нийт хэдэн тэмдгүүд байгаа вэ? Ромб байгаа. За ромб байгаа. Жудогийнх байгаа. Жудогийн юу вэ? Жудог. Тэмдэг 50. Зөв хариулт бол 300 мянган төгрөг авах хэрэгтэй болно. Зугаадаа тоолт. 2 орон байгаа юм. Тийм. За 2 ромб. За ямар ч гэсэн 2 нэмэх нь Ахлах багшийн тэмдэг. За ахлах багшийн тэмдэг. 2 лам. 2 байгаа. Бас 2 авах багш. За ингээд 4 Хүүхдийн төлөө гэсэн нэг дэлхийн хамгаалал гэсэн медаль байгаа. Юу? тэмдэг байгаа. За хэд болов? Дэлхийн хаан. Ямар ч 7 болчихсон. 7 болцсон уу? 7-оос их байгаа юу? Хүүхдээ хаамаа гэсэн чи өлгсөн юм. Гүгөөсд. Тэр чинь медаль Тамжаа юу гэж? Гүү штэ. юунд орох? Дэлхийн. Тэр чинь орно штэ. Тэг би харин тэрийг оруулсан байхгүй юу? Тэгээ 8 болчих юм шүү. За хариулт хэд үү? 8. 8 хариултыг авлаа. За оччихгүй. За үзүз. За тэнүү инхтээ 3 яваад үзье. Тэгөө. За үзье. Тэгэхээр 1 2 3 4 5 6 7. За 7 байна. Нэгээр алдсан гэж тооцох уу? За Тийм байна уу? За харамсалтай байна. Нэгээр зурсан байна. Би зөрүүлчлээ. Тийм байна. Уул нь инхтээ 7 гэдсэн тийм ээ. Тий. 7. Атал баян мөх юу гэлээ? 8 байх гэдэг. 8 байхаа. Тэгээд тэр хамт тоолж байгаа 8 болгочихвол. За яг бай. Нэг боломжоо алдчихж байгаа байхгүй юу? Тэглээ. Нэг боломжоо алдсан. Зөв. Зөв. Цаашаа тоглолт хийм үргэлжлэн штэ. За 6 дахь асуулт. Твиттерийн тэмдэгтийн тоо. Facebook-од хамаагүй. Твиттерд бол хязгаартай байдаг штэ. Миний бодлол зүгээр 180 болсон юм л бай. 180. Боломжоо Твиттерд ордог байсан бол шууд мэднэ. Твиттер яг нэг ашигладаг болохоор мэдэхгүй байна. За яах вэ? Боломжоо ашиглах уу? За ашиглая. За гарах уу? За гарах уу? За. За гарах. Самана. Энэ нэг удаа төршин айлгаа юм. Тэг мөнгөтэй чинь нэвтрүүлэгт ороод өөрөөс асуулт асуух гээд. Тэгээд асуултаад өгч. За асуултаа асуугаарай. Энэ Твиттерт хэдэн үсэг ашигладаг вэ? хэдэн тэмдэг ашигладаг байсан бэ? 160 гэж бодож байна. Тийм үү. Тэмдэг 160. А 80 илүү 160. 160. Ямар ч их урт болдгүй. Тэгэхээр 160. Тийм. Мессежний тоо чинь нэг удаа явахдаа 160. Тэгэхээр тийм байна. Ойролцоо авах гэж. тэмдэг 160. 160. За баярлалаа. Мессежний тоотой адилхан байна. За. Баян мөхөө. За. Инхтээ тэнүү хоёр нэг айл руу ороод одоо итгэж байна. Одоо өөр айл руу асуухгүй ойлгомжтой гэдэгчтэй. Аа. За хэд гэдэг? 160. 160 гэж хэллээ. Өөрөө ордог хүн гэж байна. Өөрөө твиттерчин гэж байна. Өөртөө итгэж гэнэ үү одоо тэгэл Хэрвээ одоо ингээд буруу хариулах юм бол мөнгөтэй ч мөнгө аваад явна. Аа. Боломж байхгүй бас тийм ээ. За хариулт хэд вэ? 160. 160 тэмдэгт. 2017 оноос хойш Твиттерт 280 тэмдэгт ашигладаг болсон байна. Хятад 180 гэсэн зур байсан шүү дээ. Солонгос гэсэн ханз одоо бичгтээ, дөрс бичгтээ усууд бол үйлчлэхгүй. За мөнгөтэй ч мөнгө аваад дараагийн айл руу явлаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Манайхыг зааж ирсэнд баярлалаа. Санаанд явж байгаад гинтгэнт харалтаад гоё нэвтрүүлэгт орчлоо шүү дээ. За. Дэлгүүр ороод явжсэн тэгэл. Гинтгэнт харалтлаа. За яа. Ерөнхий вэндтгэгч Сүү хувьцат компани. Ерөнхий вэндтгэгч Монс эмийн үйлдвэр. Ивентгэгч өгөөж чихэр боов. За энэ одоо ямар ч хэлсэн Баянгол дүүргийн нутаг байх. Хэдгээр хороо мороо бүү мэдээ. Ямар ч хэлсэн нэг ийм газар хөөдөрсөн байна. Энэ ямар гоё айл вэ? Энэ бүгдээр яг эзэсхэн газар. Тэгсэн мөртөө яг эднийх бол ингээд хараа. Битүү гоё цэцэг мод тарьцсан.
Яа, аймаар сонирхоо. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. За, нэр алдар хэм блэ? Нэр алдрын хута. Инх бат. За, манай тоглоомд орцгоо. Бүр зорин явсаар байгаад ингээд танахыг энэ хаваар явж байгаад хараад ороод ирлээ. За, зориод ирсэн юм чи болно да үзэн дээ. Юу нүдний хүндэтгэлийн нэр нь юу вэ? Милми. Баярлахгүй. Баярлж байна. За. Баярлсанд баярлалаа. Энэ нохоогүй юу? Зүгээр. За, эзэн байгаа болохоор гайгүй. За, энэ хэдэн жил болж энэ хашаанда? Энэ хашаанд одоо 10 жил болж байна. Энэ ходог уу? Ходог. Гүний ходог. Хэдэн метрийн гүнээс гарав? 100 метрээс гарсан. 100 метр. За, тэгээ одоо энэ ходогтой бол тэгээд ингээд бүх юм байж тээ, тий. Яа! Юу хосоо илэр байгаа. За, энэ хотоноосаа юу? Үгүй гэрэлтэй юм байна уу? Гэрэлтэй шин бол ингээ өнгөнгийн гэрэл. Энэ бууд юм газар хараа. Одоо бидний хийдэг гэр хороол ийм гоё. Айл ийм гоё орчин байна шүү дээ. Өөрөө л хийгээ үстэй. Өөрөө хийсэ. За. Үнэхээр гоё юм байна. Сайн байна уу? За, сайн байна уу? Сайхан тусгаж байна уу? Таас баяр. За, мөнгөтэй зочоо. Нэр юм байна уу? Аз заяа. Аз заяа. Энэ өрөөнүүдээр чинь сонирхож болох хэдэн өрөө байна? Нэг 4 өрөө байна уу та? 0 дүүш мэдээж байгаа. Тийм 0 дүүш байгаа. Тэр хараа энд орон сууцны бүр гоё том ариун цэврийн өрөө байна шүү хараа. Энэ манай 2 охины өрөө байна. Манай 2 залуу сууж. За сайн байцгаана уу? Яа ямар том залуучууд вэ? За хэн бэ нэр? Бүрдэрч. За мөнгөтэй ч баяр. Баяр бат. Аав чинь ингээд хамт тоглохоор болсон. Манай тоглоомд орцоод эхний хараад тэр мөнгөө барьсан явж байна. Хариултаа. Хайр орцоо. Оролцъё. За, амжилт хүсье. За, амжилт. За, хаана тоглох уу бүгдээрээ? Айдлын өрөөрөө орё. За, мөнгөтэй зочин би ингээд явж байгаад ингээд танах содон харагдсан юм аа гоё. Цэцэг мүцэгтэй харцсан. Тэгээ ерөнхийдөө одоо бусдын зарим нь хашаачгүй байлууд байна шүү дээ. За, мөнгөтэй зочин бол ингээд мөнгө аваад явж байгаа бүх мөнгө байна. Энэ юу вэ за? Гахаа хагалдаг. Гахаа. Тэг бүх асуултандаа хариулчаад дуусан гут нь гахаа хагална тий. За, алах байна. За, ингээд тоглоом хэлье. За. Бид нөө. За, асуулт. Гар утасны Q гэсэн үсэг дээр хэдийн тоо байдаг вэ? Одоо утасангээ байлаа гэж бодоход хамгийн захад өгдөг. Тэгвэл 123, 4 5 6 7 8 9 гэж явна шүү дээ. Тооч тий. Нэг конопон дээр 3 байх шүү. Тийм. Нэг конопон дээр 3 байдаг үү? Тийм 3 байгаа. Тэгээд нэг дээр ч юм бол байдгүй шүү дээ. 2-оос ABC гэдэг шүү дээ. Яагаад ингэ хараад байц. Юу юм шүү? 7 дээр шүү. 7 8 уу? Тэг дээр ч байхгүй, нэг дээр байлаа. Нэг дээр байгаа A B C гэдэг 3 үсэг байгаа. Яг нэгээр нь A B C D E F G. Би бол мессеж өчтөг юм чи мэдэхгүй байна надад ч. 7. 7 гэж бодсон би бол. Зөв хариулвал 50,000 төгрөг, буруу хариулвал нэг боломжоо алдсан. Хариулъя. За 7. 7. Хей. Баярлалаа. Машаа 50,000 төгрөг таасан. Хоёр гасаа. За. Өмнө солонгосын Blackpink гэж хамтлаг байна. За. Мэдхүү. За мэдэн дээ тий. Хэдэн гишүүнтэй вэ? 4 гишүүнтэй. Тийм үү. Лиса, Росе, Жису, Жени. Мөн. Бид мэдхгүй мадрыг. 4. Уул нэхээ сонсдیں۔ Бай. 4 гишүүнтэй. Одоо янзбүрийн хөгжим монстр гэж аавч хэлсэн загиндаг. Загиндаг. Одоо загинахаа болий. Одоо загинахаа бол хараа. Тэр сонсны буйнаар ингээ 50,000 төгрөг аваад ирлээ шүү тий. За баярлалаа. Хоёр гасаа. За 3 гасаа. Тунгал тамир кино. Итгэвч баян данс тооцоон дээрээ унахтай гүүг хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ? Гаднаа нэг бүрэн китээр унахтайгүй. Тэгээд дөрвөлжигийн гадна. За одоо ямар нөхүүлдэг юм бэ? Тий ч одоо нэг иймэрхүү юм хийдэг дам шиг да. Ичмээр дам шиг да. Хамтаа хүнд үзүүлэхэд ичмээр дам шиг да. Одоо гаднаа цэгтээ бүрэн китээр байгаа унахтайгүй гэж байгаа. Нэг ийм дөрвөлжигийн гадна талд нэг цэг тавьсан байдаг үстэй. Хийлтэй ихээр дотор талд нь тэмдэглээд унахтаагүй гэхээр хажуу талд нь юм уу? Одоо нэг дөрвөлжин гэхэд хаашаа бүрэн кич хаашаа ийм юм их зурчиж байгаа нэр чинь. Тэрнийхээ гадна талд нь нэг юм байдаг хгүй. Энэ одоо унахтайгүй гэж амаа. Тэг юм уу тэр нь? Тий. За би яах вэ?
За. Яста хөтлөгчийнхөө нэг эрхийн дагуу авъя. За. Дөрүүзэнгийн гадна талд оддоо. Ороо унахтай. Гүү. Хариултыг авлаа. Баяр хүргье. За дөрөвдүгээр асуулт. 107 тусгай дугаар юуны утсан? 107. 101 105 ч юм болохоор юу байхгүй юу? Хөргөн онцгой их байхгүй юу? 105 102 ч юм болохоор цагдаа, 103 ч эмнэлэг, 108 ч өөхтэй, 107 ч юу лээ? Гэр бүлийн хүчирхийллүүнд цагдаар бол гамшиг тал руугаа жоохон бодоод үзтээ. гамшигч онцгой руу орчиж байгаа. Үгүй шууд гамшиг гэхээр 107 юм шүү. Юу? 107 юу вэ гэсэн чи 107 юм биш үү? Би 107 тэгж болоод. Юу гэж бодож байна? Би тоогоор л төсөөлөл байл л да. Тэгээ баг хэл л дээ. Тэгэхээр минийхэр гал болж таарад байгаа байхгүй. Би ингээд зүгээр ингээд төсөөлөл нэг боломж бол байгаа шүү дээ одоо. Боломжоор яг ийм чи боломжгүй ашиглахгүй юу? Одоо уул нь бол пүүжээ даваа 2 бид хоёр үлчээд тийм бид хоёр ажлаа хийх гээд. Таяасны хариултыг авчих уу? Тампор хаа. Гал команд хаа. Баяр шүү. Галаар нь яваад за гал авлаа. Гал чинь 101 штэ. 101 штэ. Даваа бол 9 штэ. Гэр бүлийн хүчлэгээр. За нэг боломжтой алдсан. За тавх асуулт 107. гэрээ асуулт. 300 мянган төгрөг. Ерөнхий вентгэгч Монс Эмийн үйлдвэр. Ерөнхий вентгэгч Бургер Кинг. Хамтран ажиллагч Лендсигмен. За усан оргил уурын хажууд сүүлрвч байгаа тийм ээ. Хэдэн сандал байгаа? 5 сандал байгаа. 6 талтай. Үүдэн. Тэгээ ингээд. За зурч тай үү. За зур бас. 6 талт юу байгаа шүү дээ. Аа яг зурж шүү дээ. Ингээд үүдэн сандал байхгүй. Үүдэн сандал. Ингээд нэг хоёр ингээд. Тэг үүдэн сандал байхгүй. Ингээд 5 талтай. 6 талтай байхгүй нэгсэндээ. Сүүлрвч хин хийсэн. Сүүлрвч манай дүү хийсэн юм уу? За сандлын хин хийсэн. Сандлын бас л хийсэн. 5. За харах уу бүгдээрээ. Харъя. Цагаар харч. За хайдэн. За хараараа. 5 байна 5 байна. 5. 5 байна. Яа ингэ харж шин шууд харж шин. 5 байна. Эний хатаа. 5 сантар. За 300 мянган төгрөг. Ямах гэж ямар хэмжээ хэлдэг вэ? Ямах. Ямах гэж яа нэ? Жижиг. Нэг төр юу өстэй гүү лөө. Би ураас наадна. Ямах гэж юу гэнэ минийх вэ? Ямах гэдэг чинь жижигхэн гэсэн үг. Эрхийн орон нэг. Ингэж авдгийг. Харин ингэж аваад байна. Би бол тэгс наадна. Ингэж эрхийн орон нэг төр юу гэж. За хариултыг даваа хэлнэ. Ямах энэ л юм байна л да. Өөрөөр хэлбэл эрхийн орны нэгдүгээр үе. Тэ. Баярлалаа. сайн байна. Монд бүгдээрээ ямар ч гэсэн үүргээ биелүүлсэн шүү. Додоод асуулт. Ван хаан тойрол аль аймгийн хүн бэ? Ван хаан тойрол. Хэрэди ван. Тийм, Хэрэди ван. Хэрэди ван хаан тойрол. Тийм, Хэрэди. Тэр аль аймгийнх гэсэн шүү дээ. Хэрэди аймаг. Хэрэди аймаг гэсэн. Хариулт. Хэрэди аймаг. Хэрэг барья. Хэрэг дулсмөхөө гэдэг. Даваа 8 уу? 8 9 10. За 8 дахь асуултаа л хариулж өгөө. Тэгвэл сууш. Чи барай хариулж байгаа. Би чам зориуд дүүнийг асуулт асууж хөө. За би шууд хариулж. Аймагаас нэг батгачих. Таймширах. Тэг. Америк нэгдсэн улсын олон улсын худалдааны ихэр хоёр цамхаг хэдэн онд халдлагад өртсөн байна? 9 сарын 11. 9 сарын 11 ямар гэсэн. Тэгээ хэдэн оны 9 сарын 11 Сонгоо тоотоо санагдаад байна. 97 үед би санаадах юм. 97 биш ээ, 97 тийм эртээ шүү. 99 он уу? 99 2001 үү? Би сонгоо тоотоо санаад байна. 2001 гэж яагаад хэлж байгаа юм? Юун дээрээс баттай юм уу? Яг баттай биш ээ. Би тэгтээ нэг юм дээр яг тэгж харж байсан санагдаад байна. 99 үү 2001 үү? Айл нэг нь л байгаа. Хоорондоо ярих. 2001 он гэж чинь одоо 18 жил болсон гэсэн үг. Чи бодож байгаа юм байна уу? Одоо бодоол юм л та. Хөдөө байсан шиг санагдаад байна. Хөдөө баян чанарнд уу? Баян чанарнд байсан. 1 он 2001 он. Хэдэн оны хадлаа. Одоо бодоол. Хэдэн оны хадлаа билээ. Тэр бодоол. Хариултыг даваа хэрэгс одоо хөргөн нэг хилүүчүүд ампур болоо яах вэ? Харин өмнө гайгүй яриад байгаа. Өмнө яалаа. Харин өмнө алцсан. За хариултыг хөргөн бууж хариуллаа. 2001 он. За хариултыг авлаа.
Яана. 2001 оны 9 сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсад байх дэлхийн худалдааны 2 ихэр цамхаг террористийн халдлага Яасан их нэгэн тоо яг харж ирсэн байхгүй. Чи ясаа өргөн хүүхд хүчтэй гэдэг ястаа харууллаа. Чи өргөн хүүхд хүчтэй гэдэг бүр Монгол орон даяар харууллаа. Харуулах юм байна миний хөөч. Мундаг байна. Хоёрхан асуулт нэг боломж үлдсэн. За 9 дахь асуулт. За. Улаанбаатар хотын Түүхийн музейн урд талд хэлмэгдүүлэлтийн хөшөө гэж байна. За хэлмэгдүүлэлтийн хөшөөний урд талд юу гэж бичсэн байдаг вэ? Би харахгүй уншихыг уншижсэн тэрийг. Гэтэ одоо яг очихгүй. Маш амархан үг байна. Хоёр мөр байд юм байгаад тэгвэл юу лээ. Яг харахгүй уншихыг уншиж яг орж ирэхгүй нэрөөсөө орж ирэхгүй. Заагаад хүмүүл хөршөө. Одоо боломжоо ашиглая. Ямар шийд гаргав? Хөршөөхөн боломжийг ашиглая. Хөршийн холбоо. Үдээ хөршиж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зурч байна уу? Сайн зурч байна. За мөнгөтэй очны танаа хөрш ороод танаас тосомж гоох гэдэг. За хэлмэгцлийн хөшөө гэдэг одоо музейн урдталт байдаг. Тэр хөшөөн дээр одоо юу гэж бичсэн байдаг вэ? Хэлмэгцлийн хөшөөний урдталт бичсэн байдаг вэ? Хэлмэгцлийн хөшөөний урдталт. Бичсэн минстэ мэдэхгүй байх юм. Тэрнээс юм хөшөө байдаг ч мэдээд л юм. Аач маа. Өөр хүн байхгүй юу? Өөр хүн байна уу? Мэдхгүй байхгүй юу? Аав дуудаа. Аав нь чиж магадгүй шүү дээ. Тий. Хүүхдүүд мэддэм болоо ихч. Дуудчихдаг бүгдийн дуудчих. Манай хөрш явж ин да. Манай хөршөөс энд бас хөрш явж байна. Асууж болно шүү дээ. Сайн байна уу? За хөршин мөнгөтэй зочин нэвтрүүлэгт ороод нэг асуулт одоо тусламж аммаар байна. Хэлмэгдсэн хөшөөний урд талд одоо бичсэн бичиг байдаг тэр юу гэж бичсэн байдаг вэ? Музейн урд талд хэлмэгдсэн хөшөө гэж байгаа шүү дээ. Тэгээ хөшөөний урд тал дээр нь бичсэн бичиг. 9 сарын хэдэн төлөө хэлмэгцлийн өдрөөр л ирж. За ирж тэл бас ирж байна тий. За санахгүй нөө тий. За энэ ах нь мөнгөтэй зочинд ороодоо. Тэгэд одоо ингээд хэлмэгдсэн хөшөөний урд талд нь нэг бичсэн бичиг байдаг. Тэр юу гэсэн бичиг байдаг? Цаазын ялгуу Монгол улс. Нэрээ тий одоо яг орж ирж байна. Манай пүүчээс айгуу дээ. Цаазын ялгуу Монгол улсаа. Тийм ээ тийм би яг тийм одоо Монгол оромжлог улс шүү дээ. Цаазын ялгуу Монгол улс юу? Ямар үг бичдэг гинэ? Цаазын ялгуу Монгол улс гэсэн бичиг. Цаазын ялгуу Монгол улс. Итгэлтэй байна өөртөө. Эдгээр чи одоо буруу хариулах юм бол шууд мөнгөтэй чинь мөнгө аваад дараагийн айлруу явна. Би тэгэж л бодож байна. Гэтэ мэдгүй хүмүүс нь өөрсдөө шийдэж. Яг орж иж байна. Хаанаас орж иж байна? Би юу нэрэлтэй бас нэг зургатаар харж яасан шиг санагдаад байна. За багийн ахс юу гэж бодож байна? За хөршийнхөө хариултыг авъя гэж бодож байна. Хөршийн хариултыг авъя гэж бодож байна. Дээр нь пүүж. Дээр нь манай хөргөн бас. Ер нь баг ороод ирлээ гэж шүү дээ. Ороод ирлээ. Гинт ороод ирлээ гэсэн санагдаж байгаа байхгүй. Цаазын ялгуу Монгол улс. За баяр хүргэе. 9 дахь хариултанд хариулаа. Хүрчтэй баярлаарай. Хүрч хэмдэ нэг. Бямбрак. Бямбрак хаанаа дэлдэг вэ? Барилгын салбарт. Барилгын салбарт. За. Хариултыг маш зөв хэлсэн Бямбракчаа. Хэлмэгцлийн хөшөөний уртад цаазын ялгуу Монгол улс гэж байна. Тэгсэн чинь манай хүүгийн толгой дээрээс гинт орж. Яг Бямбрак хэлсэн чинь яг орж ирж штт. За баяр хүргэе. Ганцхан. Одоо боломж байхгүй. Одоо энэ асуултанд хариулж ийж энэ мөнгө та нарыг болно. 10 дахь асуулт. 2024 оны зуны олимп аль хотод болох вэ? Франц Парист болно. 2020 оны олимп Токиод болно. Франц Парист болно. Буруу хэлэх юм бол би мөнгө аваад дараагийн айлруу. Олимп шүү дээ, зуны олимп. Зуны олимп. Тийм, Францад болно. За чи нэг удаа алсан шүү. Хайва их хэрэгтэй. 2024 оных те
20 оны Токиод болоод 2024 оны зуны Олимп аль хотод болох бэ? Парис хотод. За хариултыг аваа. За дампуурлаа да. За. Яасан. 2024 оны сэтгэл хөдлөсөн юм яах гэж. Зуны Олимп Францын Парис. Франц улсын Парис болно. Тийм болно. Яа баярлалаа. Болно харин тийм. Баярлалаа. Бомбыг яагаад баярлалаа. Ястаа мундаг байлаа. Ястаа мундаг. Гайхалтай. Энэ жил 10 дахь асуултаа. 10 дахь асуултаа амжилттай хариулаад энэ бүх мөнгө яа. та нарын хосоо. За. Ямар гоё. За, манай нэвтрүүлгийн дүрм байгаа тийм. Супер тоглолт гэж байгаа. Энэ дотор 2 сая төгрөг. Супер тоглолтын дүрм. Улаанбаатар хоттой холбоотой нэг асуулт 1 минутын хугацаатай. Багийн 2 гишүүн утас интернет ашиглаж болно. За мөн алиас асуусан ч болно. Бүхэн чөлөөтэй. Хэрвээ хариулвал та бүхэн 2 сая төгрөгтэй болно. Хариулж чадахгүй бол би дараагийн айлд руу бүх мөнгө аваад явна. Би бол та нарыг бол хожчих байх гэж бодоод байна шүү. Утас ашиглан тий. 1 минут. Утас ашиглан, интернет ашиглан. Хөшөөс асууж юм байна. Хөшөөсөө асууж болно. Интернет ашиглан. Одоо олзны багана тавилгүй дээ. За юу гэж бодож байна? Интернет ашиглахаар 2 хүн ашиглана. Зэрэг 2 хүн ашиглана. За юу гэж бодож байна манай хал. Олзны багана амттай байх гэж би бол бодчих. За манай хүн бол одоо уралзны багамттай болоо бичлээ. Яах юм хаа. За ээж бол угаасаа Боломжтой. За би санал асуу. За. Даваа. Одны их намттай. Их намттай. Сая төгрөг гэж. За хүүжээ. Яасан нэ? Ээжигээ дагая. Ээжигээ дагая. Адзая. Талаад үцхүү. Тэгэл гацж мөцө болохгүй л. Нэт гацууд одоо ингээд дампуурнаа гэж. 30 секунд нь гацчихвал яа. Интернет гацчихвол. Тий, тэгвэл мэдээлэл авч чадахгүй гэж. Яасан готог үү? Гацсан л гэж бодож байна манай хүү. Гацсан гэж бодож байна. Гацсан гэж бодож байна. Одоо дөрүүлээ болчих юм бол тэгэл орлогын саналаар тэгэл. ганцаараа орно гэдэг дээрээ сүүлд нь алдчихвол тэгээд ганцаараа орно гэж дайрыг гэсэн бодолтой байсан биш үү? Уг нь дайрыг гэсэн бодолтой байсан. 4 хүн болоо. 4 хүн болингүүд чи ганцаараа ороо сая төгрөг алдтаа гэдэг. Бөө юм болох уу? Бөө юм гашаад дотор чи хараа. Насны юм бол. Түн насны гашаанда багтахгүй 3 дугаар ороод багтахгүй юм бол магадгүй. Тэ? Баян гэрнэстэй. Тий, баян гэрнэстэй. Тэгээ яг ширээн дээр тийм нэг айтхад шийд орё гэж байгаа алдтаа гэх. Тэгэхээр одоо ингээд шийдвэрийг хэллээ. За шийдвэрийг ингээд олзны баг намттай. Олзны баг амттайг шийдвэрлээ. Баярья. За. Яа ингээд. За маш их байна. Манай хүргэн бол алтан хүргэн байлаа. Мундаг байлаа. А гэр бүл гоё маш их гэр бүл байна. Нэг нэгийг аюу хүндэлж байна. Бүгдээрээ өөр өөрийн үүргээ биелүүлсэн. Айрыг ч гэсэн маш гоё амттай байлаа. Би дахиад айрыг амсан юм. За мөнгөтэй өчсөн. Дараагийн айлд яваа. За баярлалаа. За мундаг юм аа. Асуултууд ингээд яглаараа тулгундаад бас амар чанга байна те. Мэдж байгаа ч гэсэн жоохон. Сая одоо би тэр Парис сая ингээд надад яхад сүүлийн асуултан дээр эргэлзүүлж. Парис бол угаасаа Парис ч одоо дампууруулаа ичүүл гэж бас нэг бодсон. Тэр Солонгосын хамтыг өдөө мэдхгүй юм би л. Энэ чи өдөр болгон сонсож байгаа юм чи гаргах те. Яг гүүрийг гүйцэтгэлээ энэ дээр лээ. За гоё байлаа.